Амархан сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Амархан сайн байцгаана уу Монгол түмэн минь ээ. Өнөөдөр үндэсний өв соёлыг түгээн дэвгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийг үзэн суугаад харуулсан байгаа. Эрхэм та бүхэндээ энэ өдрийн гайхалтай мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр та бүхэндээ хүргэх гэж буй баян үлгийчүүд уулж байна. ТV дууны уралдаан контент маань 1-р шатны 2 дахь дугаараа эхлэхэд бэлэн болж байна. Эхний шатанд мэдээж 5 оролцогч маань оролцож шүүгчд маань сэтгэлдээ хэлсэн бол одоо 1-р шатны 2 дахь 5 оролцогчийг та бүхний өмнө өрн залж Монголынхон үзэгч түмэндээ наврын баярын мэндийг хүргэж ховд голын торгон хөвөө бүхэн уулынхаа хаяан дээрээс баян үлгийчүүд дуулж байна шоу ийхүү эхлэх гэж байна. За баярлалаа. Өнөөдрийн мэдээж шүүгчдэр маань хөгжмийн зохиолч бэлэгт ерөнхий шүүгч мөн дууны үг яруу найргийг одоо анхаарах Болорцоом 2017-гийн эзэн эрхэм яруу найрагч Батсайхан мөн Баянгүлгийн аймгийн хөгжим драмын театрын дууны багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баянгүлгийн аймгийн хөгжим драмын театрын гослол дуучин Авь Шүхрийн канат нар шүүхээр ажиллаж байна. Баяр хүргэе. За баярлалаа. Ингээд одоо бид эхний одоо шатны 2 дахь одоо 5 хүнийг өргөхөд бэлэн болсон байна. Ингээд эрхэм хүндэт тайзнаа гарч авьяасаа үзүүлэх дараагийн хүн маань бол нэгдсэн эмнэлэгт аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч хийдэг нэгэн сайхан хүн оролцох гэж байна. Хуватгааны Даргэр хаан таныг хүндгэлтэйгээр халуун ганад ашлтаар тайзнаа урьж байна. Хуватгааны Даргэр хаан. Яа. Алаташи. Яа. За амархан сайн байна уу? Энэ нөгөө цагаан сар бас болоод одоо нааварс болох гэж байна. Бас казак залуучууд маань Монголынхоо үндэсний хувцсыг бас бид нэр Монголынхоо наадам одоо цагаан сарын баяраар бас баялгчүүд маань одоо нэгэн одоо өргөн одоо өмсдөг. Тэгээд Монголд болох гэж байгаа юу? Би яг тэгж бодсон юм аа. Айгүй гой зогч байна. Энэ тэмдгэн дээр очиж явлаа тийм ээ. За хутганыг өөрийгөө товч танилцуулаач. За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг хутган огтоо Даргэр хаан гэдэг би өөрөө эмч мэргэжилтэй. Тэгээд сайхан Монголд дуулж өгье. За баярлалаа. Хүн амынхан ард иргэдийнхэн эрүүл мэндийн мананд байнга зогсож байдаг цагаан нөмрөгт Баатар залуу маань та бүхэндээ зориулж даваад оржийн хөгжим эрхэм баярын ая миний аав гэдэг сайхан дуу хүрэхэд бэлэн болсон байна. Эрхэм түмэндээ дуугаа хүрэхэд бэлэн үү? За нэг амьсгаагаа аваад гаргач. Ахад. Шүү. Эмчнэр намайг өрөөнд нь ороход ингэж идэг байхгүй. Тэгээ би нэг ганц боломж олж байгаа дээр бас эмчнэрийгээ бас тайвшруулж байгаа байхгүй. За ингээм амжилт хүсье. Шүүгчд маань, үзэгчд маань Даргэр хааны дууг сонсцгоё бүгдээрээ. Жаргал хайрлсан дурсан суугта чүнний танилцсан харах харцаараа сайныг ерөөсөн хамаг бүхний биндээ зориулсан миний яа онгом мөрөн дээр үеэлээсэн өөжм сэтгэлдээ Монгол хөө миний улустава заяа холлусон утун дамжсан малчинхөө айдгах бүрийдээ буруу зассасан ашлан зэмлэгтээч сургаад хайцсан амьдрах дурштай ухаан суудагсан арван муйна түндэ өргөсөн миний яа онгом мөрөн дээр үеэлээсэн өөжм сэтгэлдээ Монгол хөө миний яа улустай
тайга заяа холлосон утум дамжсан малчинхөө Миний аав онгон морин дээр уялсэн уужим сэтгэлдээ Монгол хүн миний аав уул устайгаа заяах боловсон удам дамжсан малчинхөө Голломдыг хүдээс олгуулсан өөрийнхөө дүрийг мөнхөдөлдөөсэй өвгөн буурал автанда өвдөг согдөн хүчин мөргидөө миний аав онгон мөрөн дээр үеэлээсэй уужим сэтгэлдээ Монгол хөө Миний улустайгаа заяа холлосон утум дамжсан малчинхөө Миний онгон мөрөн дээр үеэлээсэй уужим сэтгэлдээ Монгол хөө Миний улустайгаа заяа холлосон утум дамжсан малчинхөө утум дамжсан малчинхөө Яа, гой. Аавын тухай ямар гой. Дунд нь ямар шүлэг явуулсан бэ сая? Миний аав онгон морин дээр үеэлсэн уужим сэтгэлдээ Монгол хүн миний аав уул устайгаа заяах боловсон удам дамжсан малчинхөө Гайхамшигтай. За, шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё. За манай эмч аргагүй хүний зүрхийг чагнадаг эмч хүн бол хүний дотоод мэдрэмжийг чагнадаг чимээлдэг тийм болохоор яг сайхан тийм нэг чагнууртай харьцаж байгаа юм шиг дууллаа тийм ээ өөр дотроо сайхан байна сайхан дуулж байна за тэгээд дараагийн шатанд хэрвээ тэнцвэл дууныхаа үгийг жоохон наашаа гаргаж өгөөрэй тэгээд хамгийн оргил хэсэг буюу тэр дууны тахилтны 2 дугаар мөрийг сайхан сацрааж өгсөн бол илүү сайхан дуулах байлаа. Тэр анзаарагдлаа. За 3 дугаар анзаарагдсан зүйл бол жоохон амын татсангүй морныхаа. Жоохон төрүүлчих гээл хөгжмнөөс. За тийм л зүйл анзаарагдлаа. баярлаа. За баярлаа. Тэр санаа хөгжим зохиолчтой нэмж хэлгээд тэрээсээ сайхан чөлөөтэй бай. Чөлөөтэй хэтэрч болохгүй тийм ээ. Дээдлийн өнгөн дээр миний аав гэдэг тэр жоо амьсгаа дутж бай. Тэр дуулна гэдэг чимээд амьсгааны урлаг гэж би хэлээд байгаа шүү. Тийм учраас тэр газар дээр бүх хүчээ сайхан таруулж амьсгаагаар таруулж амны хайрсаг бүх юм ерөөсөө энд оролцож байгаа бүх улсуудын театрын уран бүтээлчдээс зөвлөгөө авахд илүүдэхгүй. Тийм учраас дараагийн шатанд үлдвэл шээ сайхан дуулаараа амжилт хүсье. Сайхан дуулаарай. Баярлаа. Болор цамын эзэн яруу найрагч Борхүүгийн Батсайхан. За амжилт хүсье. Эмч маань ер нь дуулдаг юм байна. Тэгээд тэр яг алдах хэсэг дээрээ залдиж орж байгаа бас л урлагийн талын мэдрэмж өндөртэй юм байна. Тэгээ амжилт хүсье. Бие тайзаа мэдэрч байгаа, зэрэгтэл болоод тайзтайгаа харьцаж байгаа. Тэгээ дараагийн шатанд илүү зоригтой, өөртөө ихтэй ороорой. Баярлаа. Даргэр хаан. Бас эмч даргэр гэж чи эмч гэсэн үг шүү дээ. Нэр нь бас их сонирн байгаа байхгүй. Даргэр хаан, эмч нарын хаан гэсэн үг байхгүй. Гайхамшигтай ингээд ажил үйлс нь өндөр амжилтыг хүсье минь дөө. Ингээд дараагийн шатанд уулзсан ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа минь дөө. Дэмжигч Баян Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгаар өгөөж компани. За сайн байцгаана уу? Намайг Хуваатгаан ногтой Даргэр хаан гэдэг. Би одоо Баян Улгийн аймгийн элгийн сум 6 дугаар багаас оролцож байна. Эмч мэргэжилтэй болохоор бас давхар дуугаа дуулаа явдаг. Малчин телевизийн бол байнга үздэг. Бид нар одоо байнга үзээд телевизээр үзээд байдаг. Одоо өнөөдөр ингээл манай аймагт хүрэлцэн ирээд бид нар өөрсдөө яг уралцж байгаадаа бол нөхөр их баяртай байна.
Би энэ удаад бол миний аав гэсэн сайхан дуугаар оролцоод сая гарчлаа. Урд нь яг ч жижиг тайзан дээр гарч байсан. Энэ удаад бол том хэмжээний реалити шоугийн тэмцээнд оролцож байгаад баяртай байна. Сандрал мэдэж байсан. Тэгэл яг сандралаа дараал гараад ирлээ те. Дуугаа бол санснаа яг дуулж чадсан гэж бодож байна. Баян үлгийчүүд дуулж байна. Энэхүү тэмцээнд бол мэрэгжил харгалзахгүйгээр олон мэрэгжилтэй хүмүүс бас оролцож байна. Энэ хүрээнээс бол гайхалтай сайхан гэж бодож байна. Ер нь бол тэгээд малч хүмүүс ч орж байна, эмч хүмүүс ч, сагдаг хүмүүс ч гэл одоо тал талын мэрэгжилтэй хүмүүс орж байгаагаар онцлогтой байна. Бид нар бол алс бол энэ баруун Баян-Улгийн аймагт амьдардаг болохоор ихэнхдээ нөгөө Улаанбаатар хотод зохион байгуулахад бол бид нар ихэнхдээ очиж чадахгүй. Ажлаа бас зогсуулж чадахгүй. Бас амьдрал гээд тэгээд одоо яг энэ Баян-Улгийн аймагт хөрөлсөн ирэхэд бол мэдээж гайхалтай байна. Тэгээд ажлаа зогсуулаад бид нар өөрсдөө ингээл яг өөрсдийнхөө энэ драмын театрт ирээд оролцож байгаадаа үнэхээр гайхалтай сайхан байна. Урд нь телевизээр үздэг байсан бол одоо бид нар өөрсдөө ингээл манай яг үлгээд манай Баян үлгээд хөрөлцөн ирээд яг ингээд зохион байгуулж байгаад бол үнэхээр гайхалтай байна. Нийт Монголын ард түмэндээ бас Наурзын баярын мэндийг хүргэе. Тэгээд илгэрийн камолон төрлөөр төвшин амлан байхын үлзийтэй өрөөл өгөөдөд нүргэн дэвшүүлье. За тэгээд төрөл садангуудаа аав ээжтэй хамаатан садангуудаас Наурзын баярын мэндийг хүргье. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. Үндэсний соёлыг өв соёлыг түгээн дэвшүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй Баян үлгийчүүд дуулж байна. ТV контент уралдааны 1-р шатны 6 7 дахь оролцогчийг та бүхний өмнө урихад бэлэн болоод байна. Ингээд энэ оролцогч бол Баян үлгийн аймгийн Алтай сумаас оролцож байгаа сумын авраг малчин Кабилханы Махамбет гэдэг залуу байгаа юм байна. Ой, кайда шилсэн карагам. Ассаламу алейкум Махамбет. За, кандай яана айтасан? Ассаламу алейкум. Осында отырған барлықтарыңызға бүгінгі кешіне жаны сәлемді болсын. Мен Алтай сумынан келіп тұрмын. Орындайтын әнім Қытай қазақтарының Бақыт Сайлауұлының сөзіне жазылған Ақ баян дейді. Гайхамшигтай хятадын казак түмний одоо үг аяын зохиосон энэ гайхамшигтай Ах баян гэдэг сайхан дууг та бүхэндээ хүргье гэж одоо төрлөх сайхан казак хэлээрээ ийхүү мэндчлэн оролцогч маань оролцож байгаамаа. Оролцогчдоо амжилт хүсье. Хабарсыз достары да қайта келмейді шіркін дүние баянсыз баяндап кеткен мендегі көзімнің жасын үппілдір білдірім қайтем тым ашты көгілдір жоқ көккөлдер суалап кеткен сияқты сездің бе соны ақ баян тамыздың түні ызғарлы жалғыздың жаны жұтыны ақ баян сендей қыздарды ақынның керек күтуі кеудемде қалған қараша сағыныш емей немене көктем боп көзің қараса құстар да қайта келе ме айтшы сен өзің ақ баян да қайта келмейді шіркін дүние баянсыз баяндап кеткен мендегі көзім
жемей немені көктем боп көзің қараса құстар да қайта келе ме айтшы сен өзің ақбаян құстар да қайта келе ме айтшы сен өзің ақбаян. За баярлалаа. Махамбет. За казах дуу ихшгэлж байгаа үед бол би бодож байна. Канат багшаас эхэлж сэтгэлийн сонсхон зүйтэй авахаа гэж бодож байна. Ассаламу алейкум. Алейкум ассалам. Сайхан тембертэй. Янзын сайхан гоё тунгал тембертэй хүүхэд байна. За баярлалаа. Шөө сайн бэлдээрээ зарим юм дээрч бас өнгө дутаад байна шүү. Тэр өнгөнүүдэд тэнд амьсгаа сайн хуваарлаарай. Харин дууны үгийн хэлэг бол маш сайн хийж байна. Сайн орсон дуучтаас бол энэ үгний хэлэг бол янзын үг бол тодорхой байна. Бишээ сайн бэлдээрээ. Мэржлийн хүмүүсээс зөвлөгөө баргадаг хэлэхэд амжилт хүсье. За билэгт ерөнхий шүүгч. За сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Юуны тухай дуу вэ? Билэгт хөгжмийн зохиолч Хайр. Ер нь тийм байна. Ер нь тийм нэг хөвсөн маягтай айлгуу юм, тийм ээ. Тийм нэг тийм. Надад хэрвээ энэ дууга дан домпорто дуусан лайвгүй сонсогдохоор байлаа. Хөгжмийн найруулганы хувьд дуучны маань жоохон дарчлаа гэж ойлгож байна. Өөрөө чинь дуулж явах тийм гоё дүүлэн төвж байгаа юм шиг тийм гоё дээд мөнгө нь ямар гоё юм бэ? Хамгийн гол нь миний хувьд бол анзаарчихсан юм хөгжмийн найруулга маань л болсонгүй. Сайн. За тэгээ дараагийн шатанд хэрвээ тэнцвэл хөгжмийнхаа сонголтын дээр сайн анзаараарай за. За бацаах яруу наригч. За баярлалаа. Баяуулгийд ирсэн гэдгийг үнэртүүлж эхэлж байна. Баярлалаа. Амжилт хүсье. Дарааста улам өөртөө ихтэй одоо энэ баяуулгийч одоо яван чангараад байна шүү дээ. Яг л одоо мэдрүүлж өгч чадж байгаа. Баярлалаа. Амжилт хүсье. Дараагийнхаа илүү сайн бэлдээрэй. За баярлалаа. Амжилт хүсье. Дэмжигч Арудана компани. Түрк чанарыг Монголд. За сайн байцгаана уу ирэх хүндэд та бүхний өдрийн мэндийг. Алтай сумаас оролцож байгаа малчин залуу байна. Би анх удаа ийм тэмцээнд оролцож байна. Дуугаан өөртөө ихтэй сайхан дууллаа гэж бодож байна. Миний өвөө улсын авраг малчин. Өвөөгийнхөө удмыг дагаж малчин болж сумын авраг малчин цолыг хүртсэн. Ийм уралдаан болно гэж сонсоод ирж оролцсон юм аа. Хайрын тухай Акбаян гэдэг дуу дуулсан. Нийт монголчуудаа цагаан сарын баярын мэндийг хүргээд Казахстан олондоо Наврузын баярын мэндийг дэвшүүлье. Барлық Монгол ағайындарға, қазақ ағайындарға осы келіп жеткен саған сар Наурыз мерекелеріміз құтты болсын. Дэмжигч Баяуулгын аймгийн авто замын ашиг сүтэн Жол компани. Алтан шар зам Өлзийтэй байг. За ингээд манай малчин телевизээс зохион байгуулж буй үндэсний өв соёлыг дэмжиж Казах түмний үндэсний баяр, өвлийг өнтөд авсны баяр, өрөн хавртай золгосны баяр, алтан нарны баяр, Наврузын баяр зориулсан баян үлгийчүүд дуулж байна. Телевизийн уралдаанд шоуны манай 8 дахь оролцогчийг та бүхнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр урьхад бэлэн болоод байна. За ингээд 8 дахь оролцогч маань Алтай сумаас оролцож байгаа. Мөн сумын авраг малчин Алтай сумын Хуанганы Бэркбол гэдэг эрхэм хүн байгаа манай. Таныг хүндэтгэлтэйгээр урьж байна. Гайхалтай домбортоо гарч ирж шүү шүүгчдэр минь ээ. Өнөөдрийн бас баян үлгийчүүд дуулж байна. Микрофоныг авчирж өгөөрэй миний дөө. Баян үлгийчүүд дуулж байна. Уралдааны маань ардын авьяаснуудын энэ сайхан уралдааны маань анхны домбрын игшиг инхүү игшгэлэхэд бэлэн болсон байна. Анхны домбрын игшгийг сонсох гэж болор цомын эзэн яруу найрагч Батсайхан маань Казах үндэсний хүрмээ өмссөн энэ ч хэлсэн ядан хүлээж байгаа нь харагдаж байна. Ингээд оролцогчдоо амжилт хүсье. Birde kedey
жүрсең ағайын көр алмаған жаман жүрсең тағы да бер алмаған өмірдеген ұлы көшке жұртта қалып қоймай ма ер алмаған қоймай ма ер алмаған жеткізбейді түбіне қу дүние тізгініне тірліктің кімдер ие жақсысыңды көр алмай кей адамдар жаралайды жаныңды жаққан күй жаралайды жаныңды жаққан күй жаралайды жаныңды жаққан күй Вай баяр үргээ. Берг бол маань үнэхээр Домбортой гайхамшигтай казактад дууллаа. Ингээ шүүгчтэй сэтгэлийг сонсъё. За баярлалаа. Ер нь бас омогшиж байна. Казах түмнийх соёлыг өв соёлыг харуулдаг хамгийн гол үзэгдвэрүүдийн нэг бол яхахгүй домбор шүү дээ, тийм ээ. Домбор таг хөгөөний лүүж, сайхан холоогоны лүүж ингэ дуулж явах их баяр тавина, их баяр да. Тэгээд дараагийн шатанд үлдэж оролцож домбор соёлоороо домбор жоохон так гэдэг их хатуу дуурайд байна. Сайхан дууралтаа домбор олж аваад өшөө сайхан дуудаарай өшөө. Энэ чөлөөтэй сайхан дуулах хэрэгтэй. Баярлалаа. Амжилт хүсье. За. Энэ юуны тухай дуу вэ? Энэ ингээд дууных нь юу нь болоод одоо ой толгой буюу бодлын давлгаа гэж. Надад ийм надад сая ийм анзаарагдлаа. Зүүн тэнэс ирж яхад тэр сүрлэг цамгоор руу хайрхны орой. Мэлтэлцэх толб нуур үзэгдэх шиг боллоо. Тэв би дотроо энэ нутгийн тухай дуу юм болов уу гэж бодож байсан. Тэгвэл яалтч хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийн дуу байна. Тийм нутаг орж байгаа. Та яг зөв мэдэрсэн. Энэ юу энэ домбрын дээд өнгө нь болохгүй юу те? Дээд өнгө нь нарийн өнгөнийх нь нөгөө лаадан дээр хүрэх газараа хүрэхээр хараа дээр дуурайд байна те. Гэхдээ энэ домбрыг яг ингээ хоолоотойгоо нийлүүлээд дуулна гэдэг бас их юу юм байна. Айгу мэдрэмж шаарддаг хөгжим юм байна тийм ээ. Сая бол жоохон үндсэн домбрын хөгөл өөрийн чинь жоохон балалцлаа гэж бодож байна. Дараагийн шатанд орох тэмцэхээр бол яг багшийн хэлдгээр араа жоохон тэг хөг тогтсон домбор бариарэ. Хөг нь жоохон говьд авах шиг байна. Тийм л юм анзаарагдлаа. Баяр хүргэе. Гоё дуу. За. Бацаах яг нарич. Улмал шангарч байна. Баярлалаа. Сайхан дуулж байна. Сайхан хөгжмөж байна. Яг ийм биеэм барихгүй байгаараа гэж дараагчийн оролцогчдод захимаар байна. Дараагийн шатанда илүү амжилт гаргаарай. Амжилт хүсье. За баярлалаа. Берг болдон алж байгаа амжилтыг хүсье өрөөж байна. Дэмжигч
Баян Улгийн аймгийн хөгжим драмын театр. Сайн байцгаана уу? Энэ Малчин телевизийн бүх үзэгчид Монголын ард түмэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За би бол Баян Улгийн аймгийн Алтай сумын 1-р байгийн малчин Хуанга Новгто Бэрхбул гэдэг залуу байна. За тэгэд энэ өлгөөч дуулж байна гэдгийг цайхан тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Энэ тэмцээнийг явуулж байгаа Аслбек ахта бас баярлалаа гэж хэлмээр байна. Миний дуулсан дуу бол Ойтолгоо гэдэг дуу байна. Энэ дуу бол амьдралын тухай гэж хэлж болно л доо. Энэ домбрыг бол би 8 нас 7 наснаас эхэлж домбортойгоо дуу дуулж ингэж явж байгаамаа. Шүгчдийн талаар хэлбэл сайн хүлээж авлаа гэж би бодож байна. Цайхан дууллаа. Дараагийн шатанд орох юм бол бас сайхан дуугаа дуулаарай гэж хэлээд байсан. Сэтгэл нь маш өндөр байна. Энэ Баян Улгийд явагдаж байгаа бид нар ч бас баяртай байна. Хэдэн оны өмнө Улаанбаатарт дуулсан ч тийм малчд дуулж байна гэсэн ийм уралдаан. Тийм уралдаанд бид нар хол байгаад очиж цацсангүй. Тийм учраас энэ Баян Улгийд болж байгаад бид нар маш их баяртай байна. Намайг гэрээс аргийн хүмүүс дэмжиж ирсэн байна. Миний ээж ирсэн байна, эхнэр ирсэн байна, хүүхдүүд ирсэн байна. За тэгээд энэ бүх Монголын ард түмэнд Казагуран хаях төстэй энэ ирж байгаа Сарчнын баяр од ирж байгаа Наврзын баярын халуун мэндийг дэвшүүлье. Малчин телевизийн хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ сайхан Наврзын баярт зориулсан ТV уралдааны ардын авьяаснуудаас авьяаснуудыг тодруулж нээж Монгол түмэндээ бас Казагуранка Тава дөрвөд Баян Улгийн нутгийн дуу хөгжмийг зүрхэнд хүргэж Монгол түмнийхэн энэ сайхан хаврын налгар өдрүүдэд сэтгэлийн сайхан хөг бэлгэлж байгаа эрхүү уралдаанд маань бас ажиллаж байгаа шүүгчтэй ч гэсэн ажлын амжилтыг хүсэн өрөмөрөө ингээд дараагийн эрхэм оролцогчийг би тайзнан өрөхөд бэлэн болсон байна. Мөн одоо манай Баян Улгийн аймгийн 13 сумаас өнөөдрийн проектэд шоунд маань оролцож байгаа. Баян Улгийн аймгийн 13 сум 12 сум нэг тосхон гэж ярьдаг. Тэгээд эндээс бүгднгээс нь оролцож байгаа. Аймгийн төвөөс оролцож байгаа. Өнөөдөр мөн адил Алтай сайхан сүрлэг уулсын нэрээр нэрлэгдсэн Алтай сум гэж дуу хуур элбэгтэй Баян Улгийн аймгийн бас дуу хуурын бас өлгий сайхан сумаас оролцож байгаа. Дараагийн оролцогч Киншлэгийн Ахтлев таныг тайзнан урьж байна. Сайхан байгаа үзнэ малгай бүргэжчин залуу шиг. За амжилт хүсье Ахтлевдээ. Ассалаумағалейкум. Бүгінгі осы жиналған барлықтарыңызға бүгінгі кештің жалды сәлемін жолдаймын. Мен Баян Улгийн аймағының Алтай сумының 1-ші бағының азаматы Кеңшілікұлы Ахтлев болам. Өзі қырда өскен қарапайым малшымын. Осы айтыс өнерінің саласында келе жатқаныма 10 жылдың жүзі болды. Гайхамшигтай хэлж байна. Би бол Алтай сумын унган хүү мөн Казакийн айтас гэмэх энэ урлагаар 10 гаруй жил хичээлж ажиллаж байгаа. Энийг түгээж ажилладаг. Тэгээ өнөөдөр та бүхэндээ Аллахын нэрээр ариун сайхан мэндийг тань эрен мэдчилж дуугаа хүргье гэдгийг төрлөх Казак хэлээр та бүхэндээ хүргэж байгаа. Эрхэм Ахтлевийн дууг бүгдээрээ хүлээн авцгаая. Сіздердің құрметтеріңізге өзімнің жазған қарапайым малшымын деген өлеңімді орындадым. Вау! Та бүхний хүндэтгэл зориулж өөрийнхөө зохиосон, өөрийнхөө гаргасан би малчин хүн гэдэг сайхан бүтээлээ өргөн барья гэж байна. Ингээд Баян Улгийн авьяаснууд өөрийнхөө бүтээлээр оролцож байгаа анхны тохиолдол болж байна. Халуун баяр үргээ бүгдээрээ амжилт хүсье.
Қаратауда мал баққан, қара құста жан баққан, қара көже қаранан, бәрін көріп дәм татқан, қолын алып домбыра, қар өлеңін самғатқан, қарапайым малшымын, қарапайым малшымын. Жалғап бабам мүлгесін, сүйеді көңілім қырдышын, басқа жатқа қимайтын, қатар өскен құрбысын, мән бермейтін нәрсеге салдыр салақ тұрмысын, қарапайым малшымын, қарапайым малшымын. Қыр тұрмысын сүйетін, қарапайым жүретін, түлкі тымақ басымды елтірішік киетін, ауыздықпен алысқан, арғымақ ат мінетін, қарапайым малшымын, қарапайым малшымын. Сақтап салтын көненің, жалғастырып келемін, кең даладай кең қолтық малшы жігіт мен едім. Жазылған жоқ кітабым, көміл алтын өлеңім, қарапайым малшымын, қарапайым малшымын. Қырды қыстап жайлаған, ат жаратып байлаған, той томалақ жиында домбыр алып сайраған, қолдаушым аз болса да айтыстардан қалмаған, қарапайым малшымын, қарапайым малшымын. Туған қырда жақсылар, ата бабам бақты мал, күрең құртпен сарғаймақ, таңдайымда тәтті бал. Өнер сүйген жасымнан, айтыс балуан атқұмар, қарапайым малшымын, қарапайым малшымын. Жүректе бар тәтті арман, талпынуға жоқталғам, қой соңынан көберіп, қойдан жуас боп қалғам. Жарық көрмей жазған жыр, кебежемде сақталған, қарапайым малшымын, қарапайым малшымын, қарапайым малшымын, қарапайым малшымын. Ахлиудэ халуун баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчдийн авьяасаа үзүүлж өөрийнхөө зохиосон би сайхан энгийн сайхан малчин хүн гэдэг одоо дууга хүргэсэн Ахлиудэ бас амьдралтаа сайн сайхныг хүсье. Тийм ээ, өнөөдөр бидний энэхүү Наврузын баярт зориулсан Монголын үндэсний өв соёлын түгээн дэвтэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээр зохион байгуулж байгаа энэхүү дууны уралдааны маань ардын авьяастуудыг нээх уралдааны маань хамгийн гол зорилго нь бол яхаа аргагүй ийм одоо өөрийнхөө зохиосон ардынхаа дуу хуурыг өөрийнхөө хувцс хунар энэ хэл баялаг энэ сайхан аялгауг хүргэх энэ зорилгод одоо оршиж байгаа яг одоо бүтээлийг бол хүргэж чадлаа. Тэгээд баяр хүргэе гэж хэлмээр байна. Ингээд шүүгчдийнхаа сэтгэлийг сонсъё. Салам алейкум. За баяр хүргэе. Ер нь би малчин хүн гэдэг энэ дуун дээр зохиосон үг нь бүх малчтай амьдралыг байгальдаа хайрсаг, ихтэйлэдээ хайрсаг, дэлхийн хүндлэх бүх амьдралыг харуулж чаджээ. Дуун үг мөг нь утганд бол янзын сайхан байна. Хэлэх юм бол харин домбрын шиг хөг алдчихлаа, сая өнгө нь алдчихлаа. Тийм учраас ерөөсө дуучид бол домбор таарж байгаа дуучид домбор маш сайн шалгаж дээр
хоёр шавхцсан хөгийн сайн тогтоож гараараа гэж хэлмээр байна. Дуучид нь сайхан дуулж яадаг, хөгжим нь өөр дэш нь яваад байдаг. Тийм учраас амжилт хүсье сайхан. Сайхан дуулаа. Баяр хүргэе. За, сайдлаг булсан, керемет орындадың. Сол жаңа домбрагның көк болмай қалды деді. Мен тағы аударма системесі мына жерде түсінбей тұрмын дейді. За, ингээд Ақтілеуийн дараагийн шүүгч чинь манай бэлэгт хөгжмийн зохиолч яг сонсъё. Сайн байна уу? Өөрийн зохиосон аялгаа гэхээр үнэхээр гоё юм байна. Яг нөгөө би хэлийг мэдэхгүй ч гэсэн яг тэг гоё юм. Малаан гэртээ хотлуулчаа тийм ээ. Хотондоо малаан хотлуулчаад орой тийм ил галын дэрэг сууж байгаа юм шиг тиймэрхүү гоё сайхан аялгаа байна. Баяр хүргэе. За, бацаахан яруу найрагч. За баяр хүргэе. Уламл чингарч штий. Домбортой байна гэсэн одоо бүр өөрийн үг аятай. Ингээд үндэстэн эснийхаа их өвийг тээж яваа танд амжилт хүсье. Дараагийн шатандан илүү их өөдрөг өөртөө ихтэй орж ирээрээ. За баярлалаа. Эрхэм шүүгчтэй Ақтилевтэй баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Дэмжигч Баян Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Ассалаумағалейкум қадірменді осы Малчин телевизиясының арнасы арқылы барлық көрермендерге, тыңдармандарға бүгінгі кештен жалынды сәлем жолдаймын. Сайн байна уу? Малчин телевизээ үзэн суугаа үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргье. Би Баян Улгийн аймгийн Алтай сумын 1-р багийн эрхэн Киншилик Ақтилев байна. Аслбек ахыгаан зохион байгуулсан энэхүү уралдаанд Казак үндэснийхээ хувцастай домбор хөгжмөнтэй өөрийн зохиосон Эгэл малчин дугаараа оролцлоо. Би дуудуулаад 15 жил болж байна. Би Казак зан олонний уламжлалт яруу найргийн уралдаанд оролцоод мөн 15 жил болж байна. Дууны уралдаанд бол анхудаа оролцож байна. Өөрийн зохиосон дугаараа оролцсон болохоор шүүгчид их сайхан хүлээж авсан. Хэрхэн дүгнэхээ шүүгчид өөрсдөө мэдэж байгаа байх. Өөрийнхөө хэмжээнд сайхан дууллаа гэж бодож байна. Казак түмний үндэсний хөгжмийн зэмсэг болох домбор болон ангийн үсэн малгай хоёрыг өвөг дээдэс маань эрт дээр үеэс дээдлэн үнэлсээр ирсэн түүхтэй. Тийм учраас үндэсний дээл хувцаараа Наврузын баяраараа гойдог. Би ч мөн адил энэ удаагийн уралдаанд үндэсний хувцастайгаа ирлээ. Манай үндэсний хувцас бол гар урдлаараа хийдгээрээ онцлогтой. Би 10 настайгаас домбор доолож эхэлсэн. Энэ шар шувууны үд бол домбортой салшгүй хамт байдаг. Учир нь бид шар шувууны үдийг дээдэлдэг, урдмаар болон шинхэн төрсөн хүүхэд дээр шин бэр авахд муу муухай бүхнээс хамгаалдаг гэж дээдлэн үздэг. Ингээд бид сайхан боломж олгож байгаа Малчин телевизийн хамт олондоо баярлсан сэтгэлээ илэрхийлье. Мөн телевизээ үзэн суугаа үзэгч олондоо Наврузын баярын мэндийг хүргье. Дастархан жайылған, жеті дәмнен құралған, көше істелген енді барлық қазақтың қызы мен жігіті атқа мінген кереметтей ұлттық той деп айта аламын. Қазақтың саулық берсін мал басына. Дэмжигч Asmina Star компани. За оролцогчдоо амжилт хүсье. Ингээд өнөөдрийн манай 1-р шатны одоо 2 дахь 15 хүний манай сүүлийн оролцогч та бүхний өмнө гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдөр Баян Улгийчүүд уулж байна. ТV уралдаан Ардын авиа студиуд зохион байгуулж байгаа манай үндэсний өв соёлыг түгээнтэй дөрвөлж Малчин телевизийн маань зохион байгуулж байгаа энэхүү уралдаанд оролцох дараагийн 1-р шатны 10 дахь оролцогч буюу Алдаанш шиг урьж байна. Одоо Бугуд сумаас оролцож байгаа. Ардын авиастан Алдаанш маань та бүхэндээ уран бүтээлийн төлөвлөлөхөд бэлэн болсон байна. За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Юуны өмнө энэ Улгийчүүд дуулж байна гэдэг сайхан уралдааныг зохион байгуулж байгаа, санаачилж байгаа Аслбек даргадаа бас баяр хүргэе. Баярлалаа гэж хэлье. Тэгээд хотоос ирсэн эрхэм хүндэт шүүгч театрын минь одоо манлай дуучин Хана тахта бас минь түргэе. Тэгээд Малчин телевизийнхэнтэй бас энэ ирж байгаа гал моринжилд ажил амжилтын сайн сайхан бүхнийг өрөөё. Тэгээд одоо би нэг Орчлон хайрлаарай гэдэг дууг одоо энэ Баасан сүрэнгийн үг боцхон хөгжим Орчлон хайрлаарай гэдэг дууг дуулаад өгье. Хүлээн авна уу?
Аннэн цэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын удан бүрөвчнэ хөрхий Насан өндөр авэж хайлаарай Нардын жамман булаач хөрхий Тэстэлийг аргадж хайлаарай Станутыг арчиж хайлаарай Чи бидний орчолон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ дээрэн хайлаарай Гэн дорны сарыг хайлаарай Гэрэлд туяган хүйчнэ хөрхий Залуухан амаргаан уучилж хайлаарай Замдингийн урсгал элээч хөрхий Тэстэлийг аргадж хайлаарай Станутыг арчиж хайлаарай Чи бидний орчолон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ дээрэн хайлаарай Зовлон жаргалах ваачнай хөрхий Ойртастыг аргадж хайлаарай Станутыг арчиж хайлаарай Чи бидний орчолон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ дээрч Ойртастыг аргадж хайлаарай Станутыг арчиж хайлаарай Чи бидний орчолон ганцхан шүү Амьдралыг дээрэн хайлаарай Амьдралыг зүрхэндээ дээрэн хайлаарай Амьдралыг зүрхэндээ дээрэн хайлаарай Баярлалаа халдаанчтай. Нэрэл амьдралыг хайрлаарай гэж сайхан сэтгэлээсээ дуулсан дуучны маань дуулалт ямар байсныг бүгдээрээ шүүгчдээсээ сонсцгоё. Өөрийгөө арай их хайрлцлаа да. Тийм сая дуун дээр. Төрүүлээд арай л их нандинчлаа да өөрийгөө. Тий. Юу их шинэ гэвэл нөгөө өөрийгөө хэд анзаараад хөгжмөө анзаарсангүй. Салаа хоёр тишээ салаад алга болчихлоо. Тий. Хөгжмөө сайхан мэдрээ дуулаарай. Хэрвээ дараа хин шатан тэнцвэл хөгжмнөөсөө жоохон бүрүүлээ явчлаа. Тий. За. Манай нөхөр ер нь жоохон адгуу яараа өнөө гайгүй юу? Яасан гэж юу? Тий. Гიშгэн яарсан. Яаруу юм уу гэж. Жин тий тэгээд тайцтайгаа харилцаж байгаа үзэгчтэйгээ харилцаа. Тэгээд одоо юу хэлэх вэ? Баярлалаа. За, Канад багш. Салам алейкум. Аашлаа. Сайхан дуулж байна. Сайхан эвлэхэн холоотой
дууны үг дээр хөгжмөө сайхан сая хэлдэж жоо яраад бай тийм ээ. Түүнээс биш сайхан дуулж байна. Сайхан эвлэхэн сайхан зөөлөн болоод нийтийн дуугууд сайхан дуулдаг залуу чамайг бол манай ард түмэн баян үлгичүүд сайн мэднэ. Адуучин дуулж бай нэв төрөлд оролцож байсан сайхан дуучин хүн. Тийм учраас чи урлагийн өөрийнхөө хэмжээ сайн мэддэг хүн. Тийм учраас дараагийн уралдаанд шатанд орж ивэл сайхан дуугаа бэлдээрэй. Өөрийнхөө хэмжээгээ сайхан хэмнэл тодорхой сайхан дуунуудаа сайн бэлдэж оролцороо амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Алдаанш маань бас баярлалаа. Чамд бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн энэ уралдааныг авах мөчтүүд алдаанш маань эмнэлэг төвтөжсэн байгаа. Тэгээд эмнэлгээс би баян үлгичүүд дуулж байна гэдэг дээр бүртгүүлсэн л учраас өнөөдөр би энэ сайхан хорвоог дуулмаар байна. Энэ сайхан төмөнд дуугаан хүргэмээр байна. Баян үлгичүүдийн дуу хоолой болмоор байна гэд яран ирж оролцсныг манай байцаагч, шүүгч, бат сайхан шүүгч мэдэрснийг бас хэлэхэд таатай байна. Ингээд алдаанштай маш их баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Хурдан эдгээрээ дараагийн уралдаанд амжилт гаргаарай. Баярлалаа. За одоо тийшээгаа явна. Тэнд ярилцлага авж байгаа. Дэмжигч эм ханган нийлүүлэлтийн Илан фарм компани. Бацхан уу. Эрхэм мөндөд Баян Улгийн аймгийн ард иргэд болон Монголын үндэсний малчин телевизийн үзэгч тав хүндээ энэ өдрийн амар амгаланыг айлтгая. Ирж яваа Наврузын баярын мэндийг хүргэе. Дээр нь за яг би Баян Улгийн аймгийн Бугцмын 1-р багаас оролцож байгаа. Хасаны Алдаанш гэж хүн байгаа. Орчлон хайрлаарай гэдэг Монголын ардын жүжигчин Бацхан дуулж оролцлоо. Яг ихэндээ орж ирээд нөгөө өөрийнхөө панограмаас солиод өөр панограмаар явуулсан чинь жоох юуны хөгжмийн алдаа гаргачих шиг боллоо. Алдаа гаргачих шиг боллоо. Гэхдээ тэрнийгээ заснаа аянда. Хэрвээ 2 дугаар шатн дээр үлдчихвэл тэгээ алдаа сайн засаад дуул гэж бодож байгаа. Тэгээд энэ малчин телевизийнхэндээ бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд бүх Монголын ард түмэн болон манай аймгийн бүх казак уранга тува дөрвөд бүх ард иргэдэн энэ гал моринжилдэн эсмийн дэрвэл сайн сайхан амьдрахын хүсье өрөө Монголын минь төр төвшин төмөө болон амгалан болтугай. Тав хүндээ баярлалаа. Тэр зурагтаар гарч байгаа юмыг очиод үзэх юмсан, оролцох юмсан гэсэн нэг тэмүүлэл зүтгэлтэй байдаг л да. Нэвтрүүлэг хийж агаад манай ард олон маань их баяртай байгаамаа. Тав хүндээ баярлалаа гэж хэлье. Хамтран оролцож өрсөлдөгч бас амжилт хүсье. Бид бүхэн нэг сэтгэлдээ нэг тэмдэглэлтэй сайхан амжилттай оролцохыг хүсье өрөөё. Дэмжигч Казак хоолны тансаг амт Таатай орчин Дарига ресторан. Баярлалаа эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй Баян Улгичүүд дуулж байна. Reality контент шоуны, уралдаан шоуны маань, дууны шоуны маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаарт бүр илүү хүчтэй, эрчтэй ийм сайхан оролцогчдоор дүүрэн байх. Манай уралдаан маань, оролцогчд маань одоо Бацаахан шүүгчийн хэлснээр бол явн чангарч байна. Бэлгээ шүүгчийн хэлснээр бол үнэхээр мэдрэмжүүд нарийн болж эхэлж байна. Ханаад багшийн хэлснээр одоо театрынхаа уран бүтээлчдээс одоо мэрэгжлийн хүнээс зөвдгөө аваараа гэдэг захиасыг нь бас биелүүлээд дараагийн шатны дараагийн одоо энэ 1-р шатны 11 дахь хүн болж оролцох хүн бол сайн бэлтгэлтэй ирээрэй гэдгийг бас хэлмээр байна. Ингээд Баян Улгичүүд дуулж байна шоу, уралдаан шоу үргэлжилж байна. Дараагийн дугаард уулзлаа. Баяртай үзэгчдээ та бүхэндээ Наврузын баярын мэндийг өргөж өршүүлье. Баярлалаа.